Big Bang-ийн Coachella-дах үзүүлбэр үнэхээр сайн байсан ч тэдгээр 3 гишүүнээс GD шүүмжлэл авлаа. Яагаад шүүмжлэл авсан гэж Lisa Coachella дээр гинтийн жижиг артистаар оролцох байсан бүр main stage дээр данц цаг агаарын байдлаас олоод цуцлагдсан. Гэхдээ Lisa тийм нисэх үзүүлбэр үзүүлэх байсан учраас энийг ер нь цаг агаартай холбоотой цуцлсан гэсэн тийм таамагуд гарч ирсэн. KCI дээр үзэгчд маш их хүлээлттэй байсан ч гэсэн эсвэргээрээ ер нь сул үзүүлбэр үзүүлсэн гэсэн шүүмжлэлтэй байсан. Мөн Lara Daniel хоёр шүүмжлэлд өртсөн байгаа. Ямар хүн шүүмжлэлд өртсөн та бүхэнд ярих болно. Тэйми нэг Justin Bieberтэй харьцуулаад шүүмжлээд эхэлсэн гэж боддоо. Сайн уу? K-pop Aruka-гийн YouTube сувагт тавтай морил. За Coachella-г ингээд 2 дахь жилдээ ярих гэж байгаадаа тун баяртай байна. За 2026 оны Coachella дэх K-pop артистууд болохоор Taemin, KCI, Big Bang, мөн дээрээс нь Lisa гинтийн жижиг артистаар DJ Anime-гийн сетэн дээр гарч ирэх байсан. За ингээд бичлэгийн эхлээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За манай үзэгчид маань өглөө болон өглөөний цайгаа уусныхаа дараа D витаминээ ууж байгаарай. За 5000-тай нь болохоор томчуудад зориулсан, насан турш хүмүүст зориулсан, 2000-тай D витамин болохоор хүүхдүүдэд зориулсан байгаа. Тэгэд ерөнхийдөө Японы Shiseido Farm-ийн витаминдийг бас хэрэглээрэй. За ингээд бичлэг рүүгээ орцгоё. Coachella дээр эхний 7 хоног дээр хамгийн их яригдсан артист хин гэж бодож байна. За 1-р байранд бол Justin Bieber, 2-р байранд Lisa орсон байгаа. За Lisa ерөөхдөө main stage дээр буюу хамгийн ихний өдөр за DJ Anime-гийн жижиг артистаар оролцох байсан. Даач цаг агаарын нөхцөл байдлаас болоод энэ хойшлогдсон байгаа. Хүчтэй салхих, маш их хүчтэй салхих байсан учраас хойшлогдсон гэсэн. Ерөөхдөө цагт 56 км/цагийн бараг шуурга болох хэмжээний тийм хүчтэй салхитай байсан учраас оройн 12 цагт шөнийн тэг цагт эхлэх Anime Lisa хоёрын main stage дэх үзүүлбэрийг цуцлсан байгаа. Харин энэ хүчтэй шуурганаас болоод тайзныхаа ямар нэгэн засалтуудыг барихад хэцүү бас нэр эрсдэлтэй байсан болохоор энийг ер нь цуцлсан гэсэн. Тэгээ одоо бодоод ахнаар ерөөхдөө ийм шум гарч илээ. Lisa Anime-гийн тайзан дээр нисэж гарч ирэх. Тим ерөөхдөө үүрэгтэй байсан учраас Lisa-д илүү их аюултай байж магадгүй гэж бодсон байгаа. Магадгүй дараа 7 хоног салхитай байвал арай өөр хэлбэрээр гарч ирэх магадгүй. Гэтэ энэ ерөөхдөө таамаг гэсэн. Хэрвээ дараа 7 хоногт үнэхээр салхихгүй байх юм бол Lisa нисэж гарч ирж магадгүй байх нэ. Dua Lipa stage-ийн хамгийн тийм давуу тал нь болохоор оройн нь ямар артист нь ирэх нь мэддэхгүй буюу ерөөхдөө гинти артистуудаа урьдгаараа алтартай тийм stage байд юм билээ. Хэврээ ингээд Lisa үнэхээр дараа 7 хоногт гарч чадах юм бол main stage дээр гарсан анхны K-pop solo эмэгтэй артист болох байх нэ. Big Bang тийм ээ. Өчигдөр бол Big Bang жинхэнэ хүмүүсийн сэтгэл зүрхэнд орж бүх хүмүүсийн дурсамж, бүх хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн. Гэхдээ G-Dragon-ыг ер нь шүүмжилсэн байгаа. За тэр болохоор за шүүмжлэл нь бол мэдээж солонгосчууд шүүмжилж байгаа байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ удаад солонгосчууд G-Dragon-ыг шүүмжлээгүй харин нэгэн сайт шүүмжилсэн байгаа. G-Dragon Coachella дээр өндөр нотуудыг дуулахдаа одоо ч хүндрэлтэй байна. Тэр хоолоогоо сайн арчилж чадахгүй байна уу гэсэн юм гарчигтай юм гаргасан. Тэгсэн чинь эсвэргээрээ солонгосчууд G-Dragon-ыг өмгөөлсөн байгаа. За юун түрүүнд яг хэлэхэд бол GD өндөр нот авах ямар шаардлагагүй. Яг гэвэл GD-ийн хамтлагийн үндсэн үүрэг бол rapper. Rapper хүн өндөр нот авах албагүй гэсэн тийм өмгөөлсөн постууд амар их байлээ. Жишээлбэл GD-ийн үүрэг бол дуучин биш rapper. GD ихэнхдээ rap хэсгийг хариуцдаг. Заавал өндөр нот авах албагүй. GD үнэхээр сайн байсан. Чи үзээгүй мөртлөө танаахан үзээгүй мөртлөө шууд юмаа нийцэлчихсэн юм биш үү гэд маш том шүүмжлэлүүдийг авсан. Солонгосчууд ингээд GD-г өмөрч аваад нь би бол амар баяртай байна. За ерөөхдөө яагаад ингээд GD ингээд шүүмжлэлд өртсөн бэ гэхээр одоо Big Bang-ийн Sober гэдэг дуу тийм Sober гэдэг дуун дээр ер нь хит хитэн GD дуугаа дуулж хата өнгө алдсан байхгүй юу? Гэсэн чинь тэрийг нь үлгэж аваад ерөөхдөө GD сайн дуулахгүй бай гэсэн тиймэрхүү зүйлүүдийг хэлж байгаа. Тэгээ мөн GD-г нөө rap хэсэг дээрээ илүү ширүүн бас хоолоогоо шахаж гаргаад байна. Энэ ерөөхдөө бас хоолойных нь
хоолон дээр нь маш их ачаалал өгөөд байна штэ гэж бас хэлсэн байх нэ. Дизайн дээр бол хоолон баг зэрэг зарим зүйл дээр баг зэрэг ингээ хэлбэлцэлтэй жоохон сулвтар болоод байсан ч гэсэн ерөнхий төлбөр буюу ерөнхий ингээд дуулалт нь сайн байсан гэсэн. Харин Тэян бол маш их магтуулсан байгаа. Тэяны хоолой бол үнэхээр эхлээд дуустлаа. Үнэхээр жигд өндөр нотуудыг маш сайн авсан. Ялангуяа дуунуудын төгсгөл дээрээ бас зарим тийм нэмэлт зүйлүүдийг нэмж өгсөнд нь ер нь бас маш их магтаалыг хүртсэн байлээ. 진짜 준비됐어요? 다음으로 준비됐어요? 몇 박수! 안 된 것 같은데. 이제 퍼포먼스 연습도 된다. 뭐 이 정도만 하면 충분한가요? 이해가서 벗은 게 멋지노. 저 들어갑니다 그러면. 이동해서 여기까지. Тэр Монгол тоглолтоо хийсэн хүнийг Көчөөлөгийн тайзан дээр харах бас маш гоё байна. Тэгээ Тэяны гэсэн зөөрөөс харсандаа маш баяртай байна. Тэгтээ та нар нэрээ бодсончлан Тэян ерөөхдөө Монгол дахь тоглолтын дээр та нар намайг ингээд туултал дэмжээч. Ямар дутуу дэмж ер нь л хит удаа нэлээ ярьсан. Тэгээд бид нар үнэхээр бүр ингээд супер дэмж хийсэн бол манай хүн бараг савхиа тайлах байсан баха. За ерөөхдөө бол Көчөөлөгийн тайзан дээр Тэян 2026 он бол Big Bang-ийн 20 жилийн ой цаг хугацаа маш их хурдан өнгөрчээ. Бид аль хэдийн амьдралынхаа талыг хамтдаа өнгөрүүлсэн байна. Та бүхэнд хөгжим, хүсэл тэмүүлэлээ хуваалцаж байгаадаа маш их талархаж байна. Өнөөдрийн энэ тайз Көчөөлө бидэнд маш их утга учиртай гэж сэтгэлдээ тайзан дээр хуваалцсан бөгөөд мөн дээрэс нь өөрийн шин соло цомог болон хамтлагийн фэнүүд болох VIP нартаа маш их талархал илэрхийлж мөн бүр солонгосоор VIP-чудаа бас мэдлэгээ төвшүүлсэн. Дизайны сэтгэл болохоор энэ бол миний хувьд мартагдашгүй дурсамж боллоо. Бид энэ жил дахиад олон мартагдашгүй мөчүүдийг бүтээх болно. Тиймээс эцэг хүртэл бидэнтэй хамт байгаарэ. За бас дээрэс нь намайг уусаа ярин гэж бодож байгаах Дизайн Көчөөлөгийн тайзан дээр анх удаа солонгосын зохиолын дуу буюу Trot-ыг дууллаа. Trot төрлийг дуулсан анхны артист. Гэтэ хүмүүс жоохон vibe балаатай гэсэн тийм хүмүүс даадсан. Гэхдээ ерөн ус орон болгоны зохиолын дуу цаана нэг тийм гоё юм аа гэсэн тийм комент хийсэн. Нэрээ үнэхээр гоё байсан. Яадын солонгосын зохиолын дуу дууллаа гэж ер нь яадын. Гэтэ үнэхээр өөрт нь зогсон. Тэгээ өөрөө бас Дизайн солонгосын зохиолын дуу дуулах үнэхээр дуртай гэдгийг бас маш олон ярилцлага нэвтрүүлгэн дээр ингэж дуулж ирсэн шүү дээ. Тэгээ бас Тэян дээр бол Ringa-Linga гэдэг дууг Монголд сонссон. Бас дээрэс нь бас Көчөөлөгийн тайзан дээр сонсоход бас вау. G-Dragon-ы сэтгэл болохоор би зүгээр л үнэхээр баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. Энэ жил бол Big Bang-ийн 20 жилийн ой. Тэгтээ дөнгөж эхэлж байна. Бидэнд маш том зүйл судахгүй ирж байна. Тиймээс одоохондоо жаахан хүлээгээрээ бид удахгүй очноо гэдэг. Бол GD Көчөөлөг эхлэхээс өмнө топ энэ тайзан дээр гарахгүй гэдгийг бас мэдээлсэн байдгаа. Тэгэхээр яг топын хоолойг сонсоход бол надад амар гоё байсан. Бас дээрэс нь топ шин өөрийнхөө бүрэн хэмжээний альбомод цацсан. Надад тэр Desperado гэдэг дуу бол үнэхээр таалагдсан. Тэгэд ерөөхдөө солонгосын SBS телевиз байдаг штэ. Маш том телевиз. Тэр телевиз дээр өнгөрсөн сард нийт 195 дууны санал очсон гэж байгаа байхгүй юу? За SBS телевизээр энэ дуунуудыг явуулмаар байна гэсэн 195 санал байсан. Гэтэл 188-ийн SBS топын 7 дууг зөвшөөрөөгүй байгаа байхгүй юу? Тэрийг сонсоход бол бас эвгүй л байсан. Гэхдээ манай хаан бас топын шин дууг бас сонсороо. Тэгээ Big Bang-ийн 20 жилийн ой болж байна 2026 он. Тэгээд VIP-чудаа баяр хүргье. Тэгээ Тэяны үтсэндээ бас үнэхээр баяртай байна. За дараагийн хамтлаг болохоор Kate-Sai ерөөхдөө Көчөөлө дахь үзүүлбэрээр гаргахаас өмнө Pinky Up гэх дуугаа цацсан. Гэтэ ер нь бол амар гоё catchy дуу байлаа. За анхны тайзных нь хувилбар нь Көчөөлө дахь болсон. Тэгээд ер нь бол Даниэлийн хэсэг бол үнэхээр шуугуулсан. Ер нь л Kate-Sai-ийн үндсэн үзүүлбэрийг болохоор одоо дууныхын жагсаалтаас шилжүүлсэн байгаа. Тэр нь юу гэхээр дууны жагсаалт нь хүчтэй биш байна. Дөнгөж Көчөөлө дээр гарч байгаа шинэ хамтлаг бийж хүчтэй дууны жагсаалтыг гарахгүй яасан би. За нөгөөтэйгөр болохоор Kate-Sai-ыг юу гэж өмөрсөн бэ гэхээр Көчөөлө дахь анхны үзүүлбэр нь учраас ер нь аюулгүй байдлаа бодоод доктортой
тийм үзүүлбэрийг сонгосон гэсэн үг. За доктортой үзүүлбэр нь гэхээр Даниэлийн хоолой ерөөхдөө шүүмжлэлт хүртсэн. Даниэл докторгүй дуулж гин, сул дуулж гин, хоолойныхоо чадварыг сайжруулах хэрэгтэй. Бүжгэндээ анхаарахаас илүү хоолойныхоо чадварт анхаар гэсэн тиймэрхүү шүүмжлэлүүдийг авсан. Гэхдээ би энийг яг өөрийнхөө өнцгөөс тайлбарлая. За Даниэл ерөөхдөө ингээд яг амралттай тэм дууны хэсгүүд дээр үнэхээр сайн дуулжсэн. Жишээ нь энэ бичлэг юм. За тэгээд ерөөхдөө маш хүчтэй бүжгийн дэглэлтүүдтэй дуунуудынхаа дараа Габриэлийн хаан яг хамгийн гол хэсгийг дуулахдаа маш их амьс хаатсан байсан. Ер нь маш ядарч байгаа шууд хоолон дээр ингээд мэдрэгдэж байгаа. Тийм болохоор ер нь ингээд дууныхаа чагсаалтыг ерхэн сетлистээ ингэж бэлдсэн байх нэ. Гэхдээ хүмүүс Cat's Eye дээр нэлээд хүлээлттэй байсан юм билээ. За тэгээд дараачих нь болохоор Лара шүүмжлэлт хүртсэн. Ер нь бол Меганыг долоодог хэсэг байгаа. Тэрийг болохоор хүмүүс нэлээд жоохон шүүмжилж илээ. Cat's Eye дээр ерөөхдөө бол тийм байна. Дараагийн 7 хоног илүү хүчтэй байх гэж бас бодож байна. За тэгээд хамгийн сүүлийн артист нь болохоор Shiny амтлын Tammy. Tammy ерөөдөө соло артистаараа маш амжилттай явдаг. За би Tammy-н дээр бол Advice, тэгээд Sex in the Air, My Idea гэдэг дуунуудыг маш их хүлээдсэн. Тэр дуунуудыг бүгдийг дуулсан. Яг Tammy-ний үзүүлбэрийг би бол классик гэж хэлмээр байна бүр. Цав цагаан арьс, тэгээд цав цагаан хувцас, тэгээд тэр уян алархай байдал, тэр тайцны перформанс эдгээр нь бүгд гоё. Tammy нэг Justin Bieber-тэй харьцуулаад шүүмжлээд эхэлсэн гэж боддоо. Tammy Justin Bieber хоёулаа 32 настай. Тэгээ 10 гаруй жил ер нь тайзны урлагийн салбарт байсан. Гэхдээ яг ингээ 32 настай, яг урлагт хайртай, урлагийн төлөө зүтгэдэг тэр хоёр артистыг яг нэг тайзан дээр гаргахад ерөөдөө Tammy-ний чадвар, хоолой, тайзны ур чадвар болон бүжиглэлт тэгээ дууны хоолой эдгээр нь маш сайн байсан. Гэтэл Justin Bieber хажууд нь юу вэ гэсэн тиймэрхүү постууд явсан чинь тэрийг харсан Justin Bieber-ийн фэнүүд эсэргээрээ Tammy лөө шууд дайралт хийсэн. Ер нь бол Tammy ямар ч буруу зүйл хийгээгүй мөртлөө шүүмжлэлт өгч эхэлсэн. Энэ ерөөдөө бол шүтэн бишигчдийн хоорондох дайнаас болоод Tammy Bieber-ийн фэнүүдээс шүүмжлэл авч байгаа. Хаасаа хоёр өөр хүний хооронд нь харьцуулаад хэрэггүй байх л гэж би бодож байна. За ер нь бол тиймэрхүү байна. За тэгээ Coachella дээр тайзны үзүүлбэр үзүүлсэн хүмүүсийн таймыг ярихад бол ер нь ийм байна. За тэгээд мөн дээрээс нь бол Blackpink-ийн 3 гишүүн бол ихэнх тоглолтуудыг бол үзсэн. Rosie, Sabrina, Big Bang-ийн тоглолт гэж бүх тоглолтуудыг ер нь бол очиж үзсэн. Lisa-тай хамт яваад тэг мөн Jennie-тэй хаяа хамт уулзаж явсан байгаа. Тэгээ ерөөхдөө бас нэг Coachella-тай хамт зэрэг зохион байгуулагддаг Revolve брэнд байд юм лээ. Тэрний Coachella-гийн нэг хэсэг үү гэхээр бол биш. Coachella-тай ер нь ойролцоо хугацаанд ойролцоо байршилд байдаг учраас энэ хоёр зэрэг зохион байгуулагддаг юм байлээ. Тэгээ тэр Revolve брэнд болохоор ер нь маш том celebrity артистуудыг дуудаж тэгээд им VIP party үдэш, fashion VIP party үдэш зохион байгуулдаг байгаа. За тэн дээр болохоор Lisa очсон байлээ. Тэгээ бас Jennie очсон байлээ. За тэгээд ер нь бол ярахад бол иймэрхүү байна. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Тэгээ бас бичлэгийн таалагдсан бол бусад үзээгүй бичлэгүүдээ бас үзээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.